Ерөнхийлөгч Баттулга хөрөсхийг ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмцсэн хариг улсын хурлын даргын код төглөө. Тэрээр бүрэн эрхийнхээ дагуу Ухнагийн хөрөсхийг Монгол улсын ерөнхий сайдаар томилох сандыг Монгол улсын их хуралд оруулж байна. Ухнагийн хөрөсхийг Монгол улсын ерөнхий сайдаар томилох асуудлыг яаралтай хэлцэж шийдвэрлэхийг улсын хурлаас хүсье гэсэн байна. Өнөөдөр Швейцарын Женевт төртэй World Economic Forum байгууллагаас 2017-оос 2018 оны дэлхийн өрсөлдөх чадварын индексийг танилцууллаа. Нийт 137 орныг 12 шалгуур үзүүлэлтээр үндэснээс Монгол улс 101-р жагссан байна. Өнгөрсөн жил 102-т жагсаж байснаас нэг байр урагшилжээ. Монгол улсад аль бие усны айлчлал хийж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн шинжээч Джон Нокс дэлхийн дулаалаас шалтгаалж Монгол орны уур амьсгалын байдал бусад орнуудаас илүү хурдцтай өөрчлөгдөж байна. Хүн хэцүү цаг уурын байдал болон уул уурхай газар тариалангийн үйл ажиллагаанаас үүдсэн бэлчээрийн хомсдол дэлхийд алдартай нүүдлийн мал аж ахуй уламжлалт соёлд аюул дагуулж байгааг сануулжээ. Монгол улсын ховор ургамлын жагсаалтанд багтсан хуш модны самар үр чүмэг зэргийг хууль бусаар түүсэн эрхтэй холбогдуулан 36 хүнийг хууль хяналтын байгууллага шалгасан байна. Дээд хэрэгдийн 6 нь бүгд найрамдах Хятад ард улсын иргэд байжээ.